халамжинд живсэн Монгол болсон. 4.8 их найдыг үрж байгаа халамжийн сайд Авбакер сайд хэдэн үнийг халамжаас гаргаваа, хэдэн үнийг бизнес эрхэлдэг болгоо, хэдэн үнийг ажил хийдэг болгоо. Яавал бид нэр тэтгэвэр авж байгаа ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгийн доод хэмжээтэй болгоод бусад халамж тэтгэврийг бууруулах чиглэлд бодлого гаргадаг болох юм бэ? Яагаад та ажил хийхгүй энэ чиглэлд нь ингээд таг дугаа 2 жил суучж байгаа юм бэ? Өгсөн мөнгийг л үрж ийн өөр танаас халамжийг ингэж багасгах юм гарч шийдэл байна гэж ажиллахгүй байгаа юм бэ? Тэгээ халамжинд живсэн улс боллоо гэж ах шиг байна л да. Монголын төр ер нь дэлхийн улс орнуудын альж төр халамж шаардлагатай иргэдтэй халамж үзүүлэх ёстой. Жишээлбэл таны хэлж байгаа зардал дотроос халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амжиргааг дэмжих, мөнгөнд тэтгэмж, хүүхдийн мөнгөнд тэтгэмж, насны хишиг, тэгээс 3 хүртэлх насны хүүхд асаргааны тэтгэмж, өрх толгоосоо хийцэг ихэр хүүхдийн тэтгэмж гэдэг эдрээс яг алийг хасах юм. Хасах бүрэн эрх бол улсын хурлд байдаг. За нийтдээ 2025 онд бол 2.4 их найд төгрөгийн таны хэлээд байгаа халамжийг Монгол улс тараасан гэж үзээд байгаа. Гэтэл халамжийн зардал дотор жишээлбэл хүүхдийн 100 сая төгрөг явж байгаа. Энэ маань халамж юм уу? Жишээлбэл